тэр эмэгтэй хүний толгой дотор одоо жишээлбэл нөгөө хүний тухай орон зай айгүй их болчихдог байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэр орон зай их байх тусам нөгөө хайр нь илүү их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр л одоо нөгөө хайр гэдэг зүйлээ чинь тийч орж ирсэн гэдгээ өөрөө ч анзаараагүй яваад байдаг байхгүй. Тэгж байгаа л юу одоо эрэгтэй хүний хувьд бас ялгаагүй. Яг ижилхэн тийм. Тийм нэсэндээ та хоёр одоо нэсэндээ хэрвээ та хоёрын дунд одоо нэсэндээ ямар нэгэн ноцтой асуудал яагаад одоо чи нэг хүнтэй унтаал одоо элдэ бүсийн болоод одоо яагаад ахгүй эсвэл нөхөр чинь ч юм уу ондоо ихнэр хүүхд мөхт яагаад ингээл яваад ахгүй байх юм бол тодорхой хугацааны дотор ингээд та хоёр ингээд сайхан амьдраа явж явахд бол тэгэл хайр гэдэг зүйл өөрөө ингээд аяндаа бий болдог зүйл байхгүй. Энд чи арай ондоо ойлголт нөгөө хүмүүс болохоор хайрыг нөгөө дурлалтай холиод байгаа байхгүй. Тэгэхээр л нэгсээ зүрх бүлэглэл одоо нэгсээ догдлоо ингээл амар тийм юм болно гэж бодоод байдаг байхгүй. Энд чинь нөгөө ингэж ярьдээ штэ. Эмэгтэй хүн одоо өөр юм гэсэн тийм нэг догдлолтой тийм байвал гоё ядгалтай байдаг юм байдаг гэж нэг сони хэлсэн шүү дээ. Тий. Яг хөө энийг чи өөрөө бий болгож болно штэ. Ойлгож байна. Чи өөр хүнтэй өөр хүнээс бий болгох чинь нөхрөөсөө бий болгох гэж оролдож үзэхгүй. Нөхрөөсөө тий. Ер нь секст ямар хөө? Яаж мэдх юм бэ? Гайгуул гэдэг штэ. Ер нь хичнээн төрлийн байрал үзсэн. Бүгдийг үзсэн. Гүү аха. Чи одоо яг нөгөө нэлээ удаан ингэж хол байгаад байдаг бол бас жах хэцүү юм байна л да. Тэгээ тэр хооронд нь чи өөрийгөө ер нь яаж болгож байна? Яг хэвчээ зүгээр л хэлтэй юм. Зүгээр л хэлтэй. Гэхдээ нөгөө хүн гэдэг чинь физиологийн хэрэгцээ гэж нэг юм байна штэ. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ юуг физиологийн хэрэгцээг бас тэг хамаагүй үл оошиж болохгүй заа юу. Секс гэдэг зүйл одоо жишээл партнертай ч партнергүй ч хүн одоо жишээл чиний насны хүн одоо хэвийн хүн бол 7 хоногт 2 удаа байж ах хэрэгтэй байхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ дээр жаахан анхаар чи гар хагалга хийлээгээд нөхрөө хуурсан болчихгүй байх. Харин ч бүр юутай жишээл гар хагалга хийж байгаа хүн гэдэг чинь ямар ч харьцаа контакт юугүй одоо нэг найз залуу ч юм уу нөхөргүй хүн хийдэг юм биш. Зүгээр чинь нөхөртэй байсан ч гэсэн хийдэг. Одоо нэг байнгын секс харьцаанд байсан ч гэсэн дундуур нь хийж явж явах хэрэгтэй зүйл байдаг байхгүй. Манайхан нөгөө сексийн талаар их муухай буруу ойлголттой эцэг эхүүд маань бидний өсөхдөө их нөгөө сэтгэл зүйн боловсруулж байгаа муухан болохоор нэгсэндээ секс бол нүгэл үлдэх юм шиг юм ойлгож байна. Нөгөө нэг энэ талаар нөгөө хоорондоо ярьж чаддгүй тий. Тийм тэгээд нөгөө өөрөөсөө секс хийгээд байгаа мөлтрөө юунд хүүхдүүдтэй болохоор секстэй бузар муухай бадлаар заван гэж яриад байдаг. Чи ч гэсэн айгууд л одоо тэгээд хүүхд чинь томроод ирэхээр бас тэгээд яриад эхлэх байхгүй. Хамгийн гол тэгэхээр нөгөө хүүхдийн сэтгэхүй өөрчлөх хямарч эхэлдэг байхгүй. Тэстэй эцэг их нэг юм ярьчгаал өөртөө ондоо юм хийгээд яг нөгөөтгөө хийгээд ахаар одоо нэстэ болохгүй гэж юм илчихсэн мөлтөр өөртөө хийгээд ахаар хүүхдийн сэтгэхүй хямраад байдаг гэх. Одоо жишээл тамхи татчих болохгүй гэсэн мөлтөр ганцхан очоод тамхи татаа суугаад байдаг байх ч гэдэг. Энэ чинь бол хүүхдийн сэтгэхүйд маш их хямраадаг тийм зүйл байдаг. Тэгэхээр хэрвээ та хоёрын дунд одоо нэсэндээ ноцтой асуудал болоогүй бол жишээл хайр гэдэг зүйл өөрөө аяндаа бий болдог зүйл. Одоо нэсэндээ та хоёр хойжжалтай хангалттай амьдарч байгаа бол юу яаж хэрэг хэрүүл хийдгүү. Ер нь хэрүүлгийг хаяа бол хийх гэдэг тийм. Тиймээ ер нь л тэгэл юу гарах юм гараад ирж юм биш тийм. Тэгээ угаасаа хэрүүл бол их байх тусмаа сайн байдаг. Яасан. Ойр ойрхон их байх тусмаа хэрүүлтэй гэрүүл чинь юутэй байдаг байхгүй. Хэрүүлтэй гэрүүл гэдэг чинь гэсэн. Яагаад гэвэл энэ чинь 2-2 ондоо сэтгэхүйтэй одоо нэстэ эмэгтэй эрэгтэй хоёр хүнийг нэг гэрт аваачаа тавьчихаар чинь нөгөө үл ойлголцол угаасаа гарч ирэх нь бол тодорхой асуудал байхгүй. Аль альнд нь. Тэгэхээр чинь тэр үл ойлголцлыг дарахын тулд чинь аль талаас нэгсэндээ өөрийнхөө талын үзэл бодлоо хэлэхээс ондарга байхгүй. Үзэл бодлоо хэлнэ гэдэг чинь л одоо нэгсэндээ юу хэрүүл бий болно гэсэн. Хамгийн гол нь хэрүүлийг зөв дуусгах хэрэгтэй байхгүй. Ойлгож байна уу? Хэрүүлийг харилцан буулт хийх замаар дуусгах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө хэрүүл гэдэг чинь их ядаргаатай. Нөгөө хүмүүс буруу дуусгадаг хүмүүс чинь яадаг вэ? Хин ялагч вэ гэдгээ тодорхойлох гэдэг хэлчихдэг байхгүй. Тэгэхээр чинь л одоо нөгөө гол асуудал маань гарч ирээд байгаа. Хин ялагч байгаа тодорхойлно гэдэг чинь аюултай зүйл байхгүй. Тэгэхээр чинь хинж бууж өгөх өсгөө ичдэг байхгүй. Ингээр чинь л одоо хэрүүл жинхэнэ нөгөө юу болж дуусаад байдаг байхгүй. Там болж дуусдаг байхгүй. Ноцтой асуудал болж. Хэрүүлийн хоёр бол одоо хэрэглээ ихэд заавал ялагчийг тодруулах бол шаардлагагүй. Тий. Зүгээр харилцан буулт хийх замаар одоо нэгсдэ шийдвэрлэнэ. Тэгэхээр хэрүүл байхгүй байна гэж ойлголт байхгүй. Хэрүүлтийг бол их байх тусмаа харин их хэрүүлтэй гэрүүл харин илүү бат бөх байдаг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө хэрүүл хийдгүү гэрүүл чи яадаг вэ гэхээр нэг хэрүүл хийхээр жинхэнэ нам авдаг байхгүй. Одоо нэгсэндээ яг нөгөө бухимдал нь хитрхи их байдаг байхгүй.
А нөгөө байн хэрэлдэж байгаа гэр бүл чи яадаг вэ нөгөө тэр бухимдсан асуудал тухайн үед нь дараа жижигээр нь дараа явчихар чинь нөгөө айгу баг нөгөө хэрүүлэн жижиг нөгөө хүч багтай байдаг байхгүй зүгээр харилцсан нэг жижиг үйл ойлголцол явагдаад тэгэл дуусаад байдаг байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө удаан хугацаанд хэрүүл хийгээгүй хүмүүсийн чинь нөгөө бухимдал нь хитрхи их нөгөө тархинд чинь дүүрчихсэн байдаг. А тэгэн гол чинь нэг аваад яхаар чинь нөгөө дуустдаг байхгүй. Тэгэхээр нөгөөсөндөө баг тэгэл салтраа хэрүүл болдог байхгүй. Тэгээд ингээд үстэй хэрүүл алстай тэнгууд одоо ихэнхдээ би хэрүүл хийж одоо ингээд агаа баш үгүй ингээд маань яада хийж байгаа үйл юм уу хэлэн таалагдахгүй ч юм уу тэгэл тэгвэл шууд хийгээл тэгэл маргалдаад тэгэл дараа өгөн зүгээр болчихдаг л доо. Уг нь гэр бүлийн хувьд бол хэрүүл бол сайхан. Зөв сайхан төгсгч юу сайхан. Нэг сайхан төгсгөө сайхан эв найрамдлын секс хийгээд өгөөд дуусгах болдог сайхан шүү дээ угаасаа. Тэгээд тань ингээд баярлалаа өглөө санаа энэ нэвтрүүлэг хийх өдөр яаж явдгийг. Манай нэвтрүүлэг одоо сая энэ 7 хоногоос эхэлж байгаа 2 дахь 4 дахь 6 дахь өдөр болгон шөнийн энэ 12 цагаас 1 цагийн хооронд явж байгаа. Яг нь програм дээрээс уншаад яхаар нэг 10-20 минутын нааш цаашаа байгаа байгаа. Ямар нэгэн нэртэй нэвтрүүлэг. Зэсэнхүүгийн цаг гэсэн нэртэй байгаа. Энэ миний нэр юм байгаа. За ёо. Тийм би твитлээсээр ягаад. Тэгээ чи өөрөө яг энэ талаараа сайн ягаад явцтай бас ямархуу байна гэдгээрээ буцаж холбогдчихээ заяа. Энэ манай нэвтрүүлэг угаасаа байнга явж явах учраас би яг одоо ингээд хүмүүст аль болох тийм яг тулсан зөвлөгөө өгье гэж байгаа. Тэгэхээр би нэг нийттэн зориулсан тийм зөвлөгөө өгөх гэж байгаа юм биш. Тэгэхээр нийттэн зориулсан байсан бол би чамаас одоо ганц юм асуугаал тэгэл уцаж ааж хийж гал нэг юм яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг чамд л өөрчн зориулсан зөвлөгөөнүүд одоо нэгсдээ надаар нуцаар холбогдож байгаа хүнд л яг л тийм зориулсан тийм зөвлөгөөнүүдийг л өгөх зорилго агуулж байгаа. Тэгэхээр яг явц нь одоо нэгсдээ миний өгсөн зөвлөгөө хэр яаж ийн гэдэг тал дээр над нэгсдээ би буцааж мэдэх үүднээс одоо нэгсдээ яагаад байна л да. Та нарыг буцаж холбогдороо гэж нэг хэлээд байгаа юм тэр. Тэгээд дараас би өөр зүйлийн талаар асуусан. Асууж болно заяа. За ингээд ямар ч байсан гэр бүлийн энэ хэрүүлийн асуудлыг энэ болохоор хэрүүл гэдэг бол зөвхөн үйл ойлголцол одоо нэгсэндээ хин өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх тоолонд угаасаа хэрүүл гэдэг зүйл угаасаа байн гарах нь ойлгомжтой асуудал. Тэгэхээр яг зөвхөн хэрүүлийг зөвөр дуусгах гэдэг асуудал яригддаг юм. Тэгэхээр хэрүүлийг зөвөр дуусгах сурах юм бол өндөөлөлт гэр бүлийн асуудлыг бол цааш нь зөвөр шийдвэрлээд явах бүрэн боломжтой байдаг юм аа. За сайн байна уу? Байна уу? Байна. Нэг маань тэр асуух гэсэн. Тэг. Хин бэ? Баяр байна уу? За баяр юу асуу? Ханаа чин ерөөсөө манай энэ хайр дурлалын талын одоо сэдвэр ярьдаг юу те? Үгүй. Би бүхэл чиглэлээр зөвлөгөө өгд. Би сэтгэл зүй сэтгэл судлаач хүн байна л да. Саруул гэрэл төв гэж яаж байгаа. Манай төв байгаа. Гэрлэг хүмүүс бол бас холбож байгаа юм. Боолн ер нь би бүхэл одоо бол манай Монголд байгаа сэтгэл зүйч байгаа аваар байгаа учраас би одоо бүхэл төрлөөр зөвлөгөө өгч байгаа. Яг энэ 7 хоногт бид нар одоо жишээл бүхэл ямар ч сэдвээр ярьсан үнтэй би холбогдож байгаа. Эх 7 хоног тэрний дараагийн 7 хоногт ч юм уу бид нар одоо нэгсэндээ тухайн өдрөдөө жоохон сэдв дагна гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа л да. За. Юу яах юм аа? За. Надад тэр нэг